Сайн байцгаана уу хүүхдүүд. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Хүүхдүүд бид хичээлдээ явах хугацааг яаж мэддэг вэ? Дэлгэцээс та бүхэн зургуудыг харж байна. Эдгээрийг юунд ашигладаг вэ? Өнөөдрийн хичээлээр хугацааг хэмжих сэдвийг үзэх болно. Хэмжих сэдвийн хүрээнд хугацааг тохирох нэгжээр илэрхийлэх, цагийг 5 минут 30 минутын наривчлалтай унших, үйл явдлын эрэм дараал тогтоох, үргэлжлэх, тооцоолох чадвартай болно. Та бүхэн хэд болж байгааг хэлнэ үү? Цагийн зүүн богино, минутын зүүн урт байдаг. Цаг 10 минут болж байна. Та бүхний хэлсэнтэй тохирч байна уу? Цагийг цаг, минут, секундээр хэмждэгэ гэж бид өмнөх хичээлээр үзэж байсан. Эдгээр цагуудын ижил ба ялгаатай талуудыг хэлээрэй. Цагуудын хувьд ялгаатай нь юу байсан бэ? Эхний цагийн хувьд минут, секунд цагийн зүйтэй байна. Харин дараагийн цагийн хувьд цаг болон минутыг нь тоогоор заасан байна. Тэгвэл энэ хоёр цагийн ижил тал нь юу байсан бэ? Цаг хугацааг зааж байгаагаараа ижил юм байна. Тэгвэл минут, секунд цагийн зүйтэй цагийг нь аналог цаг гэдэг. Харин цаг болон минутыг тоогоор заасан цагийг дижитал цаг гэдэг. Хэдэн секунд нь 1 минут болох вэ? Секундын зүг улаан өнгөөр будсан байна. Тэгэхээр 12 дээрээс эхлэн секундын зүүн нь 1, 2, 3, 4, 5 гэх мэтчлэн тоолж явсаар 59 гэд дараа нь хэд болдгоо? Тэгэхээр 60 секунд нь 1 минуттай тэнцүү юм байна. Хэдэн минут нь 1 цаг болох вэ? Минутын зүүн ногоон өнгөөр будагдсан байна. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5 гэж тоолж явах хэдий ч үнийг илүү хялбараар тоолохын тулд 5, 10, 15, 20, 25 гэх мэтчлэн 5-5-аар нь тоолоход илүү хялбар болно. Тэгвэл 60 минут нь 1 цагтай тэнцүү юм байна. Та бүхэн цагийг харж байна. Хэдэн минут болж байна вэ? 13 цаг 52 минут болж байна. Та бүхний хэлсэнтэй тохирч байна уу? Хэдэн цагаас хэдэн минут өнгөрч байна гэсэн үг вэ? Та бүхэн саяын минут
тоолсон аргаараа 5, 10, 15 гэх мэтчлэн тоолоод минутыг хэдэн минут өнгөрч байгааг хэлээрэй. 10 цагаас 52 минут өнгөрч байна. Тэгвэл 14 цаг болоход хэдэн минут дутуу байна вэ? Нэг цагт хэдэн минут байдаг вүлээ гэдгийг дахин санаарай. За 14 цаг болоход 8 минут дутуу байна. За нэг хоног хэдэн цагтай тэнцдэг вэ? За өдрийн 12 цаг, шөнийн 12 цаг. За тэгэхээр 12 дээр 12-ыг нэмэхээр нэг хоногт хэдэн цаг болох нь вэ? За зураг дээр аналог болон дижитал цагууд өгөгдсөн байна. Тэгвэл та бүхэн цаг хэд болж байгааг бичээрэй. Хэд болж байна вэ? За эхний цагийн хувьд 21 цаг 10 минут болж байна. Нарийн бичсэнтэй тохирч байна уу? 7 цаг болж байна. За 3 дахь цагийн хувьд 12 цаг 15 минут болж байна. За дижитал цагийн хувьд цагийг цаг минутыг хэлэхэд хялбар байна. Харин аналог цагийн хувьд 3 цаг 45 минут болж байна. Та бүхнийхтэй тохирч байна. 15 цаг 8 минут болж байна. 7 цаг 30 минут болж байна. Та бүхэн цагаа зөв гүйцэтгэсэн байна уу? Мэдлэгээ баттгацгаая. За энэхүү зураг дээр цаг харагдаж байна. За бид 1 минут хэдэн секундтэй тэнцдгийг үзсэн. Тэгэхээр секундыг гадна талаар нь бичсэн байна. За мөн 1 минутаас гадна 1 цаг нь хэдэн минут вэ гэдэг мөн гадна талаар нь бичигдсэн байгаа. Хоногийн хэдэн цаг байдаг вэ гэдэг нь бичигдсэн байна. Өдрийн тэглэмтэй танилцсан. За саран юу хийж байна вэ? За тухайн зүйлийг хийхдээ хэдэн цагт хийж байгааг аналог цагаар харуулсан байна. Хэдэн цагт гараа угаасан бэ? Хэдэн цагт өглөөний дасгалаа хийсэн бэ? Хэдэн цагт цайгаа уусан бэ? Хэдэн цагт сургуультай очсон байна вэ? За зарцуулсан хугацааг олоорой. За энд нэгэн хүү өглөөнийхөө цайг ууж байна. Өглөөнийхөө цайг ууж эхлэхэд хэдэн цаг хэд болж байсан бэ? За цайгаа уугаад дуусахад цаг хэд болсон байна вэ? За мөн цаа өмсөж байна. Хувцас өмсөж эхлэхэд
цаг хэд болж байна вэ? Харин хувцас өмсөд дуусахад цаг хэд болсон байна вэ? Тэгвэл зарцуулсан хугацааг олохдоо цагаас нь бага цагийг нь хасаж олно. Сард ямар улирал болдог вэ? За зурагт улирлын зураг өгөгдсөн байна. Та бүхэн улирлыг нэрлээрэй. За эхний зураг нь цэцэг ногоо дэлгэрхээр хаврын улирал болж байгааг илтгэж байна. Хоёр дахьт нь зуны улирал, гурав дахь зураг нь өвлийн улирал, дөрөв дэх зураг нь намрын улирлыг харуулж байна. За тэгвэл өвлийн улиралд 12 нэг сарууд багтана. Хаврын улиралд 2, 3, 4 сарууд багтана. Зуны улиралд 5, 6, 7 сарууд багтана. Улиралд 8, 9, 10 сарууд багтана. За өнөөдрийн хичээлээр бид үтсэн зүйлээ татан дүгнцгээе. За аналог цаг аль нь вэ? Аль нь аналог цаг вэ? За та бүхнийхтэй тохирч байна уу? За өвлийн саруудыг нь олоорой. Хэдэн сард өвөл болох вэ? За 1 сар, 12 сар, 11 сарууд нь өвлийн сар юм байна. За цаг хэд болж байна вэ? 9 цаг 30 минут. За шилжүүлэн бодоорой. 1 цаг нь хэдэн минут? 1 минут нь хэдэн секунд вэ? За 1 цаг нь 60 минут. Харин 1 минут нь 60 секунд юм байна гэдгийг хэлээр бид үтсээ. За та бүхэн гэртээ нэг өдрийн хийж буй бүх ажлаа цагтай тэмдэглэн бичиж ирээрэй. Сурагч та бүхэнд